Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дараагаар Сэлэнг аймгийн Хушаад сумын нутагт гарсан ойг хэрийн төмрийн голомтод ажиллалаа. Төмрийн голомтод орхон Сэлэнгэд Архуул аймгийн онцгой байдлын газрын 271 албаагч 30 автомашинтаагаар ажиллаж байна. Мөн сум аймаг орон нутгийн иргэдэд төмрийг унтраах ажилд нэмэлт хүч болон ажиллаж байгаамаа. Төмрийн нөхцөл байдалтай холбогдуулан шадар сайд Сэлэнг аймгийн онцгой комиссийг шуурхай хуралдуулж үүрэг чиглэл өглөө. Сэлэнг аймгийн Хушаад сумд гарсан хэрийн төмөрт урьдчилсан байдлаар 2 гэр, 3 өвөлжөө, 1 ковш хүртэж чаджээ. Төмөр гарсан хэсэгт салхи секундэд 12 м/сек хүрч салхиж байгаа учраас төмөр дарахах, цурманд орсон төмөр эргэн асах зэрэг хүндрэлтэй байгааг аль багчид хэлж байна. Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумд гарсан төмрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын ерхий газрын тэргүүн дэд дарах хурандаа ганц зөргөөр ахлуулсан онцгой байдлын байгууллагын 88 албаагч 9 автомашинтай, мэрэгжлийн ангийн 183 хүн, 21 автомашинтай, нийт 271 хүн, 30 автомашинтай ажиллаж байна. Нэмэлтээр үндэсний аврах бригадын 30 албаагч 3 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж төмрийг цурамд оруулахаар ажиллаж байна. Гар ирлонд усаа хийгээд төмрийнхаа голомтон дээр аваач хооронд нэлээд цаг авчих. Машинаар аль болох машины боломжтой явах хүрх газар хүртэл нь яваад тулах шадар сайтай 2 лонг автомашин дээрсэн. Тийм үү. Одоо та хэд нөгөө шиддэг нөгөө төмөр унтрагч байхгүй юу? Тийм юм хэрэглэхгүй байгаа. Гар ирлоо, шүүр, гөвөр тэгээд үлээгч аппарат гэсэн үндсэн дагаж санагдах хэмжээр ажиллаж байна. Тэгээд өчигдөр манай Дархуул аймгийн төмрийн 2 бүлэг ирээд энэ уулын уртлын хөндийн ой модтой хэсгээс эхлээд ойтой хэсгийг ихэж хамгаалаад тэгээд өнөөдөр болохоор энэ хоошоо давж тархаж байгаа хэсгийг тасан зогсоохоор орж ирсэн. Тий. Танаар сансан нөгөө дуугарч хэр өдөртөө таарч байна. Тэр нөгөө гар утсаар албаагчдыг аппликейшнээр ажиллаж бүх албаагчдыг сургасан байгаа. Тэгээд тэргээр орж байгаа болохоор бид одоо гар утсан дээрээс сүлжээтэй газар орох юм бол уулын орой өд авирч байгаа. Тэгээд оруулаад тэр тархалтын байдал одоо яг хаана асж байгаа тэр нөхцөл байдлыг нь бол хараад байгаа. Бүх албаагч. Тийм учраас харж байгаа яг одоо хаашаа тархалт нь дэлгэрээд талбай нь хамарчин тэр зүг рүү аль гол хүчээ татаад ажиллаж байгаа. Сүүлийн энэ гарч байгаа гал төмрийн эрсдэл яагаад ингэ тархалтай байна гэхээр цагаагаарын нөхцөл байдал амаргүй байна. Хөөрөөш нэгдүгээр ихтэй, хоёрдугаарт салхи шуурга ихтэй, салхины хурд ихтэй байгаа учраас хяналтаас гарах. За хүрээгээ хурдан тэлэх юм эрсдлүүд байгаа учраас хэдий хүн хүч техник хэрэгсэл байгаад түүн дээр одоо бас одоо хяналтанд авахд бас амаргүй байна. Тийм учраас нэгдүгээрт одоо хүн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт аюулгүй байдлаа хангах, гуравдугаарт энэ одоо ойн зурвсыг татах, дээрээс нь одоо тархалтыг зогсоохтой холбоотой стратеги төлөвлөгөө арга хэмжээнүүдэд өшөө эрчимжүүлэх, дөрөвдүгээрт энэ иргэд олон нийтийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх. Одоо жишээ нь ингээд Сэлэнг аймгийн хэмжээнд өчигдрийн байдлаар ингээд 10 одоо галт төмрийн нөхцөл байдал эрсдэл ингээд улсын хэмжээнд 20 одоо галт төмрийн голомт тэгдлээ гэхэд 10 нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан. Ерөнхийдөө бол өчтөр шөнөөс эхлүүлээл одоо хүртэл байж л байна бидэд. Тэгээд айгүй салхитай л байна л да. Салхитай болохоор чинь нөгөө төмөр маань яг унтрааж яхад салхи нь эргээд явчихдаг. Буцаага зүрүүлээд угаартах гад тийм аюултай болчиход бидэд ямар ч гэсэн тавуулаа ямар ч гэсэн дахныхаа онцгой байдлын албатай цуг залуучуудтай нь одоо тэр бууж ирж байна. Тэр залуучуудтайгаа цуг өчтөр шөнөөс хойш цуг ингээл ажиллаад байж лээ. Одоо бид ихэд дараа энийг цормонд оруулаад унтраагаад байж хад цаатлаас нь дахиад даваад ороод ирчих жоох. Энэ ингээл салхины л одоо байгалийн баршгүй дийлшгүй хүчин чиглэл ингээл нөлөөж байгаа юм л та. Энэ жил хуурайшилт ихтэй дээрээс нь салхины ирч айгу өндөр байна. Тэрэндээ их айгу хурдан төмөр авчлаа. Маач ойрын бараг 4-5 жил төмөр гараагүй шүү дээ. Энэ сум чинь ер нь төмөргүй байгаадсан. Эргэж өөрсдөө хянамгаа байгаадсан. Дороод юмгаасан. Тэгээд энэ одоо хөөр сумдын нутгаас давж ирсэн төмөр чинь тэгэл дийлдэхгүй шүү дээ. Тэгэл дийлдэхгүй ороод ирсэн. Улсын онцгой комиссийн дараагаар зарим албаагчдад үүрэг чиглэл өглөө. Жишээ нь онцгой байдлын ерхий газар аймаг орон нутгийн мэрэгжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, төмрийн голомтуудад нэмэлт хүч техник хэрэгслээр яаралтай хангаж, харилцаа холбооны хэрэгслийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах. Төмрийн бүсэд ойр малчид, тариаланчид, сумдын иргэд аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хамгаалтын зурвас тавих ажлыг онцгой анхаарч эрчимжүүлэх. Нисдэг тэрэг, дорон, агаарын таналт ашиглан хамтын ажиллагааг өргөжүүлэх, төмрийн нөхцөл байдлыг цаг тухайд мэдээлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо. За одоо ч гэсэн одоо бид нэр сая Монгол Улсын шадар сайд өнөөдөр яг
газар дээр нь ажиллаад төмрийн голомтод ажиллалаа. Хушаа суманд байгаа төмрийн голомтод ажиллалаа. Агаарын тандан зурагт бид нэр хийлээ. Цагаан нуур дээр гарч байгаа төмөр болон зүүн бүрэн хушаа сумыг хамарсан төмөр дээр зурагт хийлээ. Ер нь бол талбай бол нэлээд том. Хоёр төмөр бол ерөнхийдөө өргөн урт нь бол 10 бараг 20 хацаатай шахуу юм том талбай хамарсан төмөр байна. Маш олон уулын хамаар салаалж орсон юм төмөр. Тэгээ салхи бол нэлээд докторгүй байна. Тийм учраас төмөр сурмнаасаа алдах ийм асуудлууд бол бас нэлээд их гарч байна. Тийм учраас төмөр унтраах үйл ажиллагаанд бас нэлээд хүндрэлтэй байгаа. Улсын хэмжээнд 4-р сарын 29-ны байдлаар 12 аймгийн 52 сум нийслэлийн 2 дөрөвт нийт 76 удаагийн ойг хэрийн гал төмөр бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бодмал, 7230 боодлол ус, маян шуудаа тижээл өртөж 4.3 тэрбум төгрөгийн хөрөл учирсан байна. Дээрх ойг хэрийн гал төмрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундчтай харьцуулахад 38% өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил ихэнх нутгаараа цас баг орсон хуурайшил тэгтэй байгаа учраас ойг хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгаа асахгүй байх, эрхэм бүр аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын ерхий газраас анхааруулж байна.